Тэгэхээр юмд хязгаар биш үү? Ус төрчөхөд, хоорондоо хилцэхэд одоо та нарын хэрүүлийг бол энэ хангалттай ард түмэн залхах талаа сонслоо. Өнөөдөр хот дээр ажил явж байна. Бусад газар яг үнэндээ хэрүүл талцал тэгээд төсөөхөө хэдэн төгрөгийг урд хойно оруулж баталж байгаа юм л алей юм байна. Хүмүүс шаардахаар цалингийн нэмдэг. Эцсийн дүндээ хүн шаардахаар цалин нэмэх биш. Инфляцийнхаа түвшинтэй уялдуулж, иргэдийн амжиргаатайгаа уялдуулж, эдийн засгийнхаа өсөлтөд уялдуулж цалин нэмэх ийм одоо том бодлоготой байх хэрэгтэй. Макро эдийн засгаа бид нар яаж 24 тэрбум долларын эдийн засгаа яаж 50 болгох уу гэдгээ эрүүл оюуханаараа ярилцаж энэ их хурд руу оруулж ирж том хуулийн болон эдийн засгийн болон эрх зүйн реформуудаа хийх хэрэгтэй. Би бол энд их харамсаж байгаа. Нийслэлийн төсөв энэ оны төгсгөл 11 сарын байдлаар 92% та ингээд биелээд явж байгаа. Гэтэл бидэрт эргэжил 300 тэрбум төгрөгийн одоо ачаа энэ нийслэлийн том төслүүд 5 дугаар станц гэдэг бүх том төслүүдийг бид хариуцж явж байгаад ачаа өөрүүлсэн ийм төсөв баталж байна. Өөрөөр хэлбэл ажил сайн хийхээр буруутай, ажил сайн хийхээр шийтгдэг ийм тогтолцоо явж байгаа юм уу? Би бол ихэд гайхаж байна. Би бол одоо юу гэдэг нэг их хурлын гишүүчдэр, сайднарс төр одоо хэлэх үгээ хинээс ч яахгүй хэлж байна. Энэ би бас миний энэ нам дотор өөрийн одоо бас нэг өөрийн гэсэн бий болгосон одоо юу гэх юм байр суурь байгаа учраас би хүнд ч хэлэх үгээ шүүмжлэлтэй хэлэх үгээ хэлнэ. Өнөөдөр томоохон эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдийг бид нар явуулахын тулд зайлшгүй эрх зүйн том реформууд хийх хэрэгтэй. Бид нар нийслэл дээрээс худалдаа авахын хуулийг шинжилж боловсруулах ажлыг нэлээд төхүүлээд өгсөн. Энэ яваг энэ юутай холбоотой төр хувийн хвшлийн түншлэлтэй холбоотой хуулиудыг шинжлэх ажил хийгээд өгсөн. Яваг ФИД-ийн үндсэн зарчим нийцүүлж эрчим хүчний хууль, барилгын тухай хууль, авто замын тухай хууль, бусад дэд үтсийн хуулиудаа шинжлэхгүй бол бид нар өмнөх социализмын үеийн барилгын норм дүрм журам стандарттайгаа цаашаага амбан явж гамбар харихгүй болчиход байгаа гэдгийг ерөөсөй ойлгохгүй байгаад би харамсаж байна.